уу намайг Чулуун Тогтгийн Даваа Жаргал гэдэг 21-р сургуулийн CA ангиас сурагч байна. Тэгээд өнөөдөр би та бүхэндээ хэрхэн цэвэрхэн цэнцгэр болох тийм аргыг зааж өгье. За бид цагаан цамц, цагаан өмд гэх мэт цагаан хувцсан дээрээ маш их тол болгодог шүү дээ. Тэгээд тэрийгэ тэр дорн цэвэрлэхгүй бол дараа нь арилахгүй эсвэл заавал хэм цэвэрлэгийн дөх хэрэг гардаг. Тэгэхээр бас зарлага их гарах боломжтой учраас цүнхэн дотор ингээд жижигхэн багтчаар тэгсэн мөртлөө тол барилгачдаг тийм жижигхэн тол барилгач хийх аргыг зааж өгье. Тэгвэл энэ тол барилгачнд маань ямар орцсон орох вэ гэвэл vinegar буюу цагаан цөв, тэгээ baking soda буюу хүнсний сод, тэгээ лимоны шүүс, шингэн саваа орно. Тэгээ энэ бүгдийгээ устай холиод тол барилгач бэлэн болно. За энэ тол барилгач нь болохоор яг зүгээр энгийн тол барилгач. Гэхдээ энд нэг сул тал байгаа. Тэр нь юу вэ гэвэл хувцсныхаа толбыг арилгачаад дараа нь вокор ч юм уу угаахаар дараа нь 100 өнөртэй дэдэг хувцснаас. Гэхдээ 100 өнөртэй дэдэг болохоор энэ жоохон муухай өнөртөг. Харин энэ нь болохоор тэр цууны үнэрийг багасгаад оронд нь кокс буюу коконатын үнэр өнөртдөг болгосон. Тэгэхээр хувцсаа угаасны дараа коконатын үнэр бага зэрэг өнөртнө гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор цайруулагчтай. Тэгэхээр хувцсныхаа толбын чарлагч нь тэгээд хажуугаар нь өнгийн бас сэргийх боломжтой гэсэн үг. Тэгвэл яагаад энэ тол барилгачийг гэртээ хийж болох вэ гэвэл гадуур зарагддаг тол барилгачнууд нь 120 г нь 8,000-аас 15,000 төгрөгийн үнэтэй байдаг. Харин энэ тол барилгачны хэрэглэх түүнийг 4,500-аас 6,000 төгрөг орчим мөнгөөр худалдаж авах боломжтой. Тэгээд энэ тол барилгачны маань бас гурвууланд нэгээ давуу чанар нь гэх юм бол энэ гурвууланг нь хүүтэн усанд бас толбыг бас арилгаж чадна. Тэгэхээр гадуур явж байгаа халуун ус байхгүй тохиолдолд бас арилгах боломжтой гэсэн үг. Яг уу гэртээ туршсан байгаа л да. Нэг юм харьцуулсан хоёр зураг л байгаа. Гэтэ утсан дээр байгаа болохоор